За манай намын нэг гол үзэл баримтлал бол хуулийн зохицлыг тогтоохоо. Тэгээд тав хүн мэдж байгаа өнгөрсөн хугацаанд эрх баригч нар бол аман дээр хуулийн зохицлын тухай, шударгасны тухай ярьсан боловч үнэн чанартай өөрсдөө өмгөөлдөг хамгаалдаг хуулиудыг л бий болгосон. Нөгөө талаасаа улс төрчнөр өөрсдийнхөө хариуцлагагүй байдлыг ялангуяа өмнө эрх барьж ирсэн энэ том дарга нар бол улс төрийнхөө хариуцлагагүй байдлыг үндсэн хуулиар үргэлж чигсээр ирсэн. Тэгээ энэ байдлыг бол бид нар өөрчлөө. Яг манай нам бол арчилсан үндсүүлэг үргэлж хамгаалдаг ийм зарчимтай нам энэ байр суурин дээр байна. Парламентын арчлыг хамгаална. Нөгөө талд нь эргээд иргэдийнхээ талд зогсож чаддаг, иргэдэд хамгаалдаг тэр бодиттой хуулиудыг бий болгох чиглэлдээ бас бид нар бол бодлого гаргаж ажилланаа. Тэгээ өрөөнд бол цонхоо нэхгүйгээр агаар сэлэгдгүүтэй муу хуундар гардагтай адилхан энэ төрийн бодлого ялангуяа хуулийн салбарт бодлогын өөрчлөлт гарахгүйгээр бол үнэхээр энэ хүний эрхийн асуудал, энэ тулгымцсан асуудал шийдэгдэхгүй байна. Энээс болж иргэд үнэхээр энэ шударгасны асуудал дээр үнэхээр бухимдалтай байгаа. Тэгээ энэ асуудал дээр бол Арс нам өөрийн гэсэн бодлого байр суурьт энийгээ гаргаад тэгээд цаашдаа ялалтанд хүрээд энэ хэрэгжүүлж байгаа бодлогоо бодиттой ажил болохын төлөө зөвхөн амаараа ярьдаг биш, бодиттой шударга шиг тогтоохын төлөө, хуулийн цэцлэг тогтоохын төлөө даргаас хамаарал багтай байдаг тэр зүйлийг бий болгохын төлөө бол тодорхой ажлуудыг хийнэ бодлого гарна. Энэ чиглэлээр би бас намын даргийнхаа бодлого шийдвэр улс төрийн зөвлөлт бодлогыг бол дэмжиж ажиллаа. Бас парламент дахь намынхаа бүлэгтээ бас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн ийм бодолтой байгаа.